Сайн байцгаана эрх мөсөгчтэй. Ном ярьж өгье. Подкастын шинэ дугаар хэлж байна. Өнөөдөр бид онцгой нэг зохиолчийг танилцуулах гэж байгаа. Тийм ээ, онцгой зохиолч. Яагаад онцгойж ярьж байна вэ гэхээр одоо нэлээд олон зохиол явлаа шүү дээ. Тэглээ. Мөн одоо хятадын орчин үеийн уран зохиолыг, шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Лю Шанаас эхлээл Гү Морогийн зохиол явсан. За Мао Дүний тухай бид нар ерөнхийд нь ярьж исэн. Мо Яны тухай ерөнхийд нь ярьж исэн. Тэгтээ бид дараагийн дугаараар оруулах гэж бодож байгаа. Би энийг яагаад яриад нэхэр энэ олон зохиолчдын бүтээлүүдийг би уншсан. Ер нь бол өөрийнхөө хэмжээнд л уншсан. Өнөөдрийн энэ сонгосон Лао Шоу гэдэг зохиолч бол үнэхээр онцгой зохиолч байжээ энэ хүн. Онцгой зохиолч байсан байна. Энэ хүн бол үнэхээр тийм сод тойрогч байсан юм байна гэж ингэж бодсон. Тэгээ энэ хүний амьдрал бас сонирхолтой юм байна лээ. Лао Шоу гэдэг хүн бол уг нь манж үндэстэн хүн юм байна. Жинхэнэ нэр нь Шү Цинчүүн гэдэг. Тэгээ 1917 онд багшийн сургуульд үргэлжсэн гэдэг. Энэ хүн уг нь бол 1899 онд төрсөн. 1966 онд нас барсан юм байна лээ. За ингээ 17 онд дээд сургууль багшийн сургуульд дүүргээд 1924-өөс 29 онд Английн их дээд сургуулиуд хятад хэл бичиг зааж ирсэн байна. За тэгээд энэ хүн дараад нь Америкт Сан Франциско хотод амьдарч байгаад 1949 онд их нутагтаа эргэж ирсэн байна. Тэгээд соёлын хувьсгалын үеэр одоо тэр үед хамт ажилладаг хүмүүсээ улаан хамгаалагчдаас хамгаалж тэднийг өмгөөснийхөө төлөө улаан хамгаалагч нарт үхтлээ зодуулсан. Тэгээд түүний цогцыг маргааш нар тайпинг нураас олсон гэдэг. Энэ бол албан ёсны юм юу байгаа. Танилцуулга байгаа юм. Тэгээ өнөөдрийн бидний ярих гэдэг энэ хавирган сар гэдэг тууж байна. Энэ тууж бол нэг тоо тавиад ингээд хэсгэлцсэн. Тэгээд үндсэндээ бол 43 юм жижиг хэсэгтэй хавирган сар гэдэг юм бэсрэг тууж байгаа юм. Уушхаа тий. Тэгээ энэ туужаа 1935 онд бичсэн байна лээ. Ер нь бол. Тэгэхээр энэ туужийг бичихэд Лао Шоу бол 36 настай. Тэгээд Английн ихтэй сургуулиудад олон жил багшилсан, тийм ээ. Ийм хүн байж. Энэ хүн бол 35-таа алдрын оргилд хүрчихсэн ийм том зохиолч байж. Тэгээ би энийг яг одоо ингэ Лю Шаны зохиолууд галзуу өний өдрийн нэмдэг Лю Шаны зохиолуудыг ингээд уншаад ярьж ил байсан үннийг хэлэхэд сайхан зохиолууд байдаг. Магадгүй энэ хүн бол Лю Шанаас бол нэлээ дүү хүн юм байна. Одоо нэг 20-од насны 10 хэдэн насны 18-9 насны дүү хүн байна шүү дээ. Ер нь. Гэхдээ яг нэг үед тийм ээ. Ойролцоо төрөөд ойролцоо ингээд бичиж төөрөвж эхэлсэн бол магадгүй энэ хүн бас хятадын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг зарлагдахаар тийм хэмжээний алдартай хүн байх байсан болов уу гэж бодож байгаа. За тэгээ хавирган сар гэдэг туужийн тухай бол яг бид нар ингээд ярина. Ер нь бол. Тэгээ энэ удаад яагаад ингээд зохиолоо эхлээд бид нар уншиж өгдөг тийм ээ. Энэ удаад яагаад зохиолоо уншихгүй байгаа вэ гэхээр энэ өөрөө маш сонирхолтой зохиолч, их сонирхолтой хувь тавилангаар амьдэрсэн, их сонирхолтой амьдрал туулсан, намтар нь өөрөө их эдрээтэй бөгөөд маш баялаг агуулгатай. Ийм хүн юм байна. Зөвхөн одоо ингээд энэ хүний үхлийн тухай гэхэд л одоо зарим талаар бол ингээд таамаг, зарим талаар яг бодит байдал хоёр нь номдор өвцсөн, хоёр нь яг бодит байдал дээр зөрж их жишээтэй тий. Тэгээ ерөнхийд нь чи бол энэ сая энэ хүний тухай нэлээд сайн судаллаа шүү дээ. Тэгээд сонирхоод. За энэ тухайнхын танилцуулаач гэж. Тийм ээ, та ярьсан шүү дээ. Англид 5 жил хэл бичих заагаад амьдэрсэн гэдэг. Тэгээд зохиолоо бол Англид амьдарч байх үедээ эхлээд бичсэн байна. Тэгээд найз нь зохиолч байдаг. Тэгээд найзтайгаа хамт ингэж зохиол яриад тэнд бол маш их өнгөцсөн хүн байна. Ном уншаад. Тэгээд анхны зохиолуудаа Англид байхдаа бичээд найздаа харуулахгүй юу. Тэгээд найз нь болж ийн наадхаа нийтүүлэхгүй юу гэсэн чинь за болоогүй энэ түүх юм яах юм бэ гэд дараад байгаад байдаг. Тэгсэн найз нь нөгөө бичсэн зохиолуудыг өөрт нь хэлэхгүйгээр хятад улс руу явуулчихж байгаа юм. Тэгсэн эхний зохиолууд нь тэгж хятад улсын сэтгүүл дээр тэгж нийтлэгдсэн байна. Тэр одоо багцаагаар хэдэн он гэсэн үг вэ? 24-өөс 30-аад оны хооронд уу? Чи 26 онд энд Өвгөн Жаны гүн ухаан гэдэг энэ зохиол нийтгэж байна. Энэ тууж 2 маа гэд тууж Англид байхдаа 3 тууж биччихсэн. Тэгээд 3 туужаараа бол хятад улсад бол алдар нэр нь мандаад дараа нь хятад улсад буцаж ирээд нэг хэсэгтээ зохиол бичиж амьдрий гэж ботсон юм байна. Тэгвэл зохиол бичээд амьдрах боломж бол тэр үед байгаагүй. Тэгээд амьдралаа бодно. Тэгээд аргагүй эрхэнд энэ
одоогийн Шандун мужийн Жина хотод очиж багшилсан юм байна. Чилүү их сургууль гэдэг. Тэр сургуульд багшлаад тэнд 10 жил амьдарчиж байгаа юм. За 26-аас буцаж ирсэн он 29 он байна уу? Тэг буцаж ирсэн байна. 29 он. Тэгээд 36 он хүртэл Шандун нутагт амьдарч байна. За. Тэнд байхдаа харин энэ багшлахын хажуугаар бол зохиол бичээд явж яснаа 36 онд алдартай Тэмэн шанз гэж зохиолоо бичиж байгаа юм. Энэ 35 онд бичсэн байна. 35 онд Тэмэн шанз гэж энэ зохиолоо бичээд Хятад улсад бол энэ нэр алдар нь мандсан. Тэгээд өөрийнхөө намтарт ингэж бичсэн юм байна. Би одоо энэ Тэмэн шанз гэж зохиолоо бичлээ. Хэрвээ энэ зохиол маань олон танигдах юм бол би зохиолоо бичнэ. Би 10 жил зохиол биччихлээ. Хэрвээ энэ зохиол маань амжилт олохгүй бол би тэгээд зохиолоо орхив гэж бодоод бичсэн гэж байна. За энэ Тэмэн шанз зохиолоо бичихтэй бас зохиол бичсэн түүхээ бас дурсамжтай бичсэн байна. Би энэ зохиолоо Шандун нутагт амьдарч байхдаа нэг хүнээс 2 түүх сонслоо гинэ. Тэмээний тухай нэг түүх, хүн тэрэгчний тухай бас нэг түүх. Тэгээд энэ 2 түүхийг нэгтгэхэд Тэмэн шанз гэж энэ зохиолоо бичсэн гэж байна. Тэгэхээр ер нь энэ зохиолчулсууд зохиолынхоо сэдвийг бас амьдралаас юм уу хүнээс сонсноос авдаг юм байна шүү дээ. Та бас зохиолч хүний хувьд ер нь бол тийм шүү дээ. Ер нь бид нар өмнөх дугааруудад ч гэсэн ярьсан тий. Зохиолын бол ихэнх сэдлүүд бол дандаа нөгөө амьдрал дундаас л бий болдог эд шүү дээ. Тэгээд тэрийг харин яаж уран зохиол болгох уу, яаж урлаг болгох уу гэдэг нь энэ зохиолчийн төрөлзрийн чадвар л багхгүй ер нь бол тийм байна. Яг тэр хоёр хүний амьдрал нэг нь Тэмээний тухай түүх, нөгөөх нь хүн тэрэгчний түүх хоёрыг нийлүүлээд тэр дундаас гаргаж иржээ гэж зохиол бүтээч. Айтматовын нэг улаахан алчуурт хонгор мөн гэдэг сайхан тууж байдаг. Тэр зохиолын хэлбэр нь бол бас тийм. Хэлбэр нь одоо томил дээр явж байгаа сурвалжлагч вагонтой хүнтэй таардаг. Таардаг байхгүй гал тэргэнд. Тэр гал тэргэнд таарсан хүн одоо нөгөө тэр Асел гэдэг хонгор бүсгүй хайртай хүн байсан жолооч байх. Гэтэл буцаж явахдаа дахиад нэг хүн таардаг байхгүй вагон нэг гал тэргийн купенд. Тэгсэн чинь тэр хүн тэр Аселийн сүлд суусны нөхөр нь таарч. Тэр хоёрын түүхээр Аселийн түүх гарч ирж байгаа байхгүй. Тийм байна. Тий. Зохиолын бүтцтэй. Тий. Хэлбэрийн хувьд. За яг энэ бол өнөөдрийн бидний ярих асуудал үнэндээ биш. Тийм ээ. Үнэндээ бол Лавшаа бол өөрөө яриад барагдахгүй хариун түүхтэй хүн байна лээ ер нь тий. За тэгээд одоо Лавшаагийн үхлийн тухай бас ингээд чи ярьж исэн. Энэ дээр бол ингээд улаан одоо хамгаалагч нарт зодуулаад тэгээд цогцсон маргааш тэр тайпын нураас олдсон гэж албан ёсны юун дээр байгаа юм. Гэтэл тэр хүний зохиол дотор нь юу байна? Тэр яг нөгөө бодит байдал дээр юу болсон бэ гэж. Тий. Энэ Америкт амьдарч байхдаа одоо бас алдартай армана бичсэн гурамсан арман. Гурван ботно. За. Тэгээ тэр нь бас англи хэлээр орчуулагдаж барууны ертөнцид танигдчихсэн зохиол нь байна. Тэгээ тэр зохиол дотроо нуурын иргэнд очиод суучхаад нөгөө амиа хорлох гэж байгаа хүний сэтгэл зүгийг бичсэн байна. Тэгээд хүмүүс хэлдэг Лошо өглөө бол энэ зохиолдоо биччихсэн гэдэг. Тэгээд бас нэг баримтад кино байсан Лошогийн тухай. Тэрнийг үзэж яхад бол бас Лошогийн өхлийн тухай бичсэн байна. Аав нь манж цэрэгчтэй. Тэгээ дайн дураад өргөцчихсөн. Тэгээд нөгөө бөмбөгдөл тийм үү юунд юм нүлдээгөө баг нэг юу хувцсны нэг жоохон тасархаа гутал мутал нүлдсэн. Тэгээд Лошо болохоор нөгөө нууранд хараагаад амиа харуулж штэ. Лошогоос нүдний шил болоод бас юу юм. Нэг хоёр хэм үлдсэн гэж байна. Энэ тавиланг нь яг аавтайгаа адилхан давтсан гэд тэгж тайлбарлаж байна. Тэгээд энэ зохиолчдын өхлийн тухай та ярих зүйл юу байна? Тий. Тэгээ ийм бэлээ. Ер нь бол улаан хамгаалагч нарт зодуулаад газар дээр өгчээг юм байна энэ хүн. Энэ хүн өгтөө зодуулаад тэгээд би энэ муу ингээ гэртээ хэвтэж ягаад маргааш нь өөрөө босч яваад нуурын ирэг дээр байж байгаа. Тэгээд усан дунд ингэж үүж амиа ээгүүтгсэн байх юм. Тэгтээ яг ер нь зүгээр энэ яагаад түрүү тэр зохиол дотор нь нууран дунж өгч байгаа хүний тухай нууран дунж өгөхөөс өмнө бүх амьдралаа ингээд эргүүлээд цэгнээд бодоо тэ тэр яг амиа хорлохын өмнөх мэдрэмжийг зохиолдоо бичсэн гэж штэ. Тэрийг бол би мэдэхгүй юм чи яаж мэдэх вэ? Гэхдээ ерөнхийдөө бол дэлхийн нэлээ олон зохиолын зохиолчийн
зохиол дотор үхлийнх нь тэр одоо байдаг. Ер нь үхлийнх нь яг өөрийнх нь нас барсан, ам үрэгдсэн тохиолдлууд үхлээ зөгнөөр бичсэн зохиолууд нэлээд олон байдаг. Ер нь бол одоо бүр эртнээс төлөвлөж ирсэн юм уу гэмээр тийм үхэл байна. Тухайлх юм бол Джек Лондон гэж зохиолчийн Марти Эдийн гэдэг үгэл байдаг. Арман байдаг байхгүй юу? Марти Эдийн гэж. Марти Эдиний үгэл дотор Марти Эдийн энэ хорвоогийн амьдралтай санаа оноо нийцэхгүй. Энэ өнгө мөнгөний хорвоо Марти Эдиний үнд зүйл хоёр өөр. Иннээсээ болоод манай хүн ингээд усанд живж өгч байгаа. Амьдрах хүсэл нь ингээд татгаад байх тэрнийхээ эсрэг улам гүн шунглаа гэж. Тэгж бичиж байгаа юм бүр өөрөө. Тий зохиолдоо. Тий зохиолдоо. Гэтэл Марти Эдиний Джек Лондоны үгэл яг тийм үгэл байсан. Бүр дунго ёроолдон живсэн. Агуу ямар ч байсан усанд живж өгөн ч гэсэн. Тэгэхээр өөрийнхөө үглийг баг эртнээс төлөвлөө бичсэн юм уу гэж бодмоор. Тэгээд бас яг бид нар ч Оюутан Баатар зөндөл ярьдаг л байсан. Оросын зохиолч нэг суут яруунаагч 27 настай нас барсан. Михаил Лермонтовын манай үеийн баатар гэж тууж биш үү? Манай үеийн баатар дотор яг Лермонтовын амьдрал байдаг. Яг тэр Кавказын ууланд алба хааж явсан офицерууд хоорондоо муудалцаад нэр төрөө хамгаалахын тулд дуэл хийгээд буудуулж өгсөн. Байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр Лермонтовын өөрийнх нь үхэл мөн байсан уу бас мөн байсан. Тэрийг бол төлөвлөөг нь ойлгомжтой шүү дээ. Зүгээр л тэгэд зөвгнөө бичсэн байгаа юм. Тэгээ Пушкины нөгөө Евгений Онегин дотор чинь бас Пушкины яг тэр нөгөө нэг сайхан бүсгүйгээс болоод дуэл хийгээд бас эрүүл тулаан шүү дээ. Тэгээд ам өргөцсөн тухай Евгений Онегин дотор бий. Тэгээ энэ мэтийн юмд бол зөндөө байдаг. Тэгээ би яг энэ чамаг нөгөө энэ хүн бол өөрийнх нь үхэл тэр арман дотороо ингэ бичсэн. Нууранд үсэрж өгсөн тухай бичсэн байдгийн байна гэдгийг сонсоод сонирхолж ярьж байгаа юм. Тэгээ яг Оросын зохиолч нэг Пастернакийн нэг үг байдаг юм л да өөрийнхөө үхлийн тухай зохиол дотроо битгий ингэж зөгнжээ. Үг бол ингээд хүчтэй. Амтай хүчтэй. Үг бол биелдэгэ гэсэн нэг ийм үг байдаг. За яг ингээд лавшоогоо ингээд ихэд эргээд лавшоогийнхаа тухайд ярий ер нь бол тийм ээ. За ингээд 3 том арман бичсэн байжээ. Тимен Сянзгийн арман 1936 онд бичсэн гэсэн байгаа энэ дээр. Тэрний урд болохоор энэ Хавирган сар гэдэг зохиолоо бичсэн байгаа. Одоо бидний өнөөдөр ярих гэдэг. Тэгээ Хавирган сартай холбоотой бас нэг сонирхолтой баримт байгаа юм тий. Энэ юу гэхээр энэ зохиолыг хэвлүүлэх гэж явсан энэ үргэлжлсэн редакцт нь байж байгаа дайн болоод арман үргэлжлсэн юм биш үү? Нөгөө сэтгүүл явуулаад тэгээ дайны үеэр тэр хэвлэлийн газар сэтгүүл нь бүр бөмбөлтөнд дөртөөд зохиол нь гээгдчихэж байгаа юм. Угаасаа ганцхан хувь их хувь зохиол байсан байх нь тий. Тэгээ тэр дундаас нэг хэсгийг аваад дахиад бичээд Хавирган сараа бичсэн. Хавирган сарыг гарсан нь тий. Тэгээ энэ жаас гарсан арманаас гарсан. Арманаас үлдсэн тасархай байх нь шүү дээ. Гэхдээ энэ бол гайхалтай тууч. Энэ тухай бид нэгээд удахгүй мөдөхөн ингээд илүү дэлгэрэнгүй ярина. За өөр лавшогийн тухай ямар сонирхолтой юм бэ? Энэ 1966 онд нас барсан юм байдаг энэ хүн. Тэ? Ам өргөцсөн ч гэдэг юм уу одоо ам орлсон байна. Ерөнхийдөө 67 нас гэдэг бол энэ хооронд бол бас асар их юм хийжээ энэ хүн. Их юм хийсэн. Маш өндөр боловсралтай хүн байж. Тэгээд нэг сонирхолтой бүр хинч мэдхгүй одоогор хинч мэдхгүй байгаа нэг тийм нийтэд тийм ээ. Дэлгэрэнгүй их сайн мэдхгүй байгаа нэг баримт байна тий. Тэрний үгээр энэ хүнийг Нобелийн шагнал дэвшүүлж исэн. Ийм түүх байна тийм үү? Түүх байна. За энэ тухайн нэг яриад тааш. Баримтат киноноос нь сонсоод 68 онд Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн гээд. Тэгээд дараа нь бас нэг хууль байдаг юм байна шүү дээ. Амьд цэврэн байгаа зохиолчдод шагнал өгдөг тий. Тэгээд энэ Лоушигийн тухай сургалаад 68 онд асуугаад тэр үед бас шууд мэдэх боломжгүй. Тэгээд тэгж сонссон юм байна. Лоуши амьд байхгүй гээд. Тэгээд дараа нь тэр 68 онд бол Японы зохиолч шагнал авсан шүү дээ. Нобелийн. Тэгээд Лоуши шагнал авч чадаагүй гээд. Тэгээд тэрний ягаад тэр 66 нас болчихсон тий. Тэгээд тэр ямар зохиолоороо дэвссэн байх юм? Энэ зохиол бодвол англи хэлээр орчуулагдсан л дэлхийд гарцсан байсан л зохиол бай таарна л да тий. Тэгээд Муурийн хотын тэмдэглэгээд энэ англиас буцаж ирээл бичсэн хариг аргийнхны тухайл бичсэн сонирхолтой тууж юм уу армаа юм уу? Тэр зохиолоор нэр дэвсэн гээд тэр баримтат кинон дээр нь тэгж бичиж байгаа юм. Тэгээд би энэ 2 хоног бас жоохон мэдээл хайлаа. Тэгээд юм бас ингэж эргэлт байна штэ. Тэгээд хайгаад үтсэн чинь Японы одоо уран зохиол сонирхдаг Японы уншигчид тэгээд
Японы зохиолч Нобелийн шагнал авчихсан тийм ээ. 68 онд. Аа. Лоуша авах ёстой байсан. Дараа нь Японы зохиолж авчихсан гэдэг. Энэ олон жил шуураад олон жил ингэж яриад байхаар Японы уншигчид нөгөө Шведийн уран зохиолын хүрээлэнд актемд санал гаргаад тэр жил одоо нөгөө нэр дэвсэн зохиолчдын нэрийг гаргаж өгөөрэй гэл санал тавьсан гинэ. За. Одоо энэ 18 9 оны үе юм уу саяхан? Саяхан юм биш тийм үү? Саяхан. Тэгсэн сонирхолтой нөгөө нэр дэвсэн зохиолч дотор манай Лоуш байхгүй. Аа. Тэгэхээр бас энэ ардын дунд тэгээд яригдсан юм уу гэж бодол бас нэг тийм нэг баримт. Яг хөө ийм л юм л да нөгөө. Гэхдээ алдартай нь бол ойлгомжтой. Нобелийн хорооч юм бол нөгөө шүү дээ. Эхлээд Нобелийн тусгай хороо намтрын хороо гэж байдаг. Ер нь олон хүн нэр дэвшүүлэх юм бол тий. Намтрын хороо гэж байдаг байхгүй юу? За. Тэгээд тэндээс дэвшиж болох магадaltaй хүмүүсийг эхний шалгаруулалт хийдэг. Шүүдэг байхгүй. Нэр дэвшүүлээд. Тэгж байгаа тэр дундаас сонгоод аль бие ёсны нэр дэвшигч нь 2-3 хүн дээш нь 3 байна уу 6 хүн байна тий. Дэвшүүлдэг. Ер нь бол наан одоо юу гэдгийг нөгөө юуны намтрын хороогоор бол эхлээд нөгөөх энэ хүн бол Нобелийн шагнал авах боломжтой хүн гэдэг юмнуудыг дотроо доорго ярьдаг байхгүй. Тийм байна. Тэр нийслэл жагсаалт бол орсон бол ойлгомжтой юм шиг. Тэр дотор анхны шалгаруулалтаараа ороод тэгээд энэ хүн нас барцсан байхгүй гэх тэгэнгүүт хасагдаад цаашаага одоо амьд байгаа юм уу 3 юм уу 5 хүн цаашаа явчихгүй тий. Аль бие ёсоор нэг дэвшгэнүүд ийм учиртай. Одоо Оскарын шагнал ч гэсэн тийм шүү дээ. Бүсээс ингээд Азийн бүс, Европын бүс гэх гадаадын кино бол тий. Ингиж эхний нөгөө нэг киноны том фестивалууд явж байгаад тэгээд аль бие ёсоор ингээд аль бие ёсоор нэг дэвшиж шүү дээ. Монголын гэхэл кинонууд чи ингээд Оскарт баримтат кино байна, хүүхдийн кино байна, Гинго билүүдээ хүүхдийн тэр кинонууд ингээд явж исэн. Одоо ингээд Азийнхаа бүсэд нэлээ сайн оролцож байгаа л тэгэл яг эцсийн мөчөд твээсээ шалгараад эцсийн шалгаруулалтанд аль биесээр нэр дэвших хэрэгтэй. Улаан явсандаг болох хэрэгтэй. Тэрнээс нь хасагдсан тийм тохиолдлууд байна. Тэг яг нь Муурын хотын тэмдэглэлийг бол ингэсэн нэг юм байдгийн байл лээ. Ер нь нөгөө Гулливри аялал гэдэг. За тий. Зохиол байдаг байхгүй юу? Свифтийн. Тэр юу гэхээр эхлээд тэр хүн Гулливр чи нөгөө одоо хүмүүсийн ертөнцид очиж байхгүй юу? Одоо хүмүүсийн ертөнцид очиод тэнд тэгээд нөгөө одоо хүмүүсийн Гулливри эднэ гэдэг чинь бол тэр чинь тийм ээ одоо хүмүүсийн одоо дотроо бүр маш жижигхэн хүмүүс байхгүй тэр тухай байдаг. Тэгээд дараад нь Гулливр чинь дараагийн аялалтнаас гэхээр аврах хүмүүсийн ертөнцид очиод нэг хэсэг амьдардаг. Тийм нэг одоо уран сэтгэмжт тийм хүүхдийн зохиол байдаг. Энэ бол бүр маш алдартай байхгүй маш алдартай зохиол. Тэгээд Муурын хотын тэмдэглэлийг бол би бас нэг дээр чамаг ярьсны дараа судалж сонирхож үзсэн. Тэгсэн яг хүн бол энэ Муурын хотын тэмдэглэл гэдэг Лаушогийн зохиол бол Гулливрийн аялалтай төстэй тийм цоошин уран сэтгэмжийн зохиол. Уран сэтгэмжийн зохиол авч ингэж үтсэн байдгийн байлээ. За тэгээд одоо өөр Лаушотой холбоотой ямар мэдээлүүд байна? Ер нь нэг энд нэг зүйлийг тодруулъя гэж бодож байна. Юу гэхээр хятадын уран зохиолд бол Люшиний шагнал зохиолууд гэдэг байдаг. Бид нэр одоо энэ ном ярьж байгаа подкастынхаа эхний 8 дугаарыг Люшиний шагнал зохиолууд гэдэг нэрээр явж ирсэн шүү дээ. Тэгээ одоо энэ 2 3 дахь дугаараас эхлээд бид нар яатсан. Жишээ 9 дахь дугаараас эхлээд ном ярьж өгье гэдэг ингээ явж байгаа ер нь бол тий. За ингээ Люшиний шагналд одоо утга зохиолын шилдэг бүтээл тойрвсон. Энэ нь ялангуяа богино хэмжээний бүтээлүүд. Өгүүлэлэг, тууж, эссе, нийтлэл, судлал шинжилэл, яруу найраг гэсэн орчуулга гэх мэтэр ийм төрлүүдэд өгдөг Люшиний шагнал гэж байдаг. За Маудууны шагнал гэж байдаг тийм ээ. Маудууны шагнал гэдэг. Энэ шагналыг бол дандаа арманууд болгодог. Одоо Мояны арман бол Нобелийн шагнал авахаасаа өмнө эхлээд Маудууны шагналыг аваад дараа жил нь 12 онд Нобелийн шагнал авсан байх шээ. Тэгэхээр энэ бол чанцаатай юм шагнал байдаг. За өөр мөн Гүморогийн шагнал гэж бас байдаг бах тий. За энэ ингэж байгаа юм. Маудууны утга зохиолын шагнал, Лушуны утга зохиолын шагнал. Энэ Цоую гэж нөгөө алдартай жүжигийн зохиолчийн Цоюгийн жүжигийн зохиолын утга зохиолын шагнал гэж байдаг байна. За энэ гуравтаа зэрэгцэх бас манай Лошогийн утга зохиолын шагнал гэж байдаг байна. Тэгээ энэ шагналын тухай би үннийг хэлэхэд өмнөдөө сонсож байгаагүй. Лошогийн шагналын нэрэмжит шагнал байдаг гэж сонсоогүй. Энийг хэдэн оноос олгож ихэлсэн, ямар хүрээнд олгодог, ямар шалгуураар олгодгийг бас сонирхмоор байгаа. Тий. Энэ шагналыг энэ Бээжингийн зохиолчдын хороо болоод энэ Лошогийн утга урлагийн сан гэж байдаг байна. Хамтраад 1999 оноос эхэлж олгосон.
Тэгээд 30 3 жил тутамд нэг удаа олгодог. Нэг хүнд олгодог. Тэгээд дотроо хувааж байгаа энэ арман, энэ тууж, жүжиг, кино, олон ангид кино, радио жүжиг гэдэг ингэж төрлөөр шагнаад явдаг юм байна. Гэхдээ энэ заавал Бээжин хотод төрж өссөн Бээжингийн зохиолчтой урамшуулж өгдөг шагнал байна. Эсвэл одоо гаднаас ирээд Бээжинд амьдардаг тийм байх. Зохиолч гэсэн үг үү? Яг энэ дээр би нэг сонирхолтой юм яриад нь яагаад заавал Бээжинтэй холбоотой зохиолчдод энэ шагналыг олгодог вэ? Энэ Бээжингийн одоо соёлыг түгээхэд Бээжингийн үнд зүйлийг ингээ тийм ээ дархалж үлдээхэд Лао Шу ямар нэгэн авьяа байгуулсан хүн үү? Тий, Лао Шу асуух байхгүй ер нь бол Бээжин хотод төрж өссөн. Тэгээд л насан үед болтлоо Бээжин хотод амьдарсан. Зохиол нь дандаа Бээжин хотоор сэтвэлсэн. Бээжин хотын тэр хуучин амьдралыг зөвхөн Лао Шугийн зохиолоос харж болно гэд. Бээжингийн хамаг үнд зүйлийг зохиолдоо бичээд үлдээсэн болохоор Бээжингийн зохиолчдод урамшуулах гэд энэ шагналыг бий гаргасан байж таар. За ингээд ерөнхийдөө бид зохиолчийн тухай бол нэлээд сайн ярьлаа тий. Тэгээ яагаад тэгэхээр бид нар хавирган сар гэж зохиолыг ингээд танилцуулнаа гэд нэрлчээд тэгээд баахан зохиолчийн тухай, зохиолчийн намтар магадгүй бүр ингээд өөр дэлхийн зохиолчдын үхлээн зөвнсөн тухай энэ төр хүртэл ингээд ярианаас нэлээд хадуураад явчихлаа. Намтар гэснээс нэг зүйлийг нэмээд ярив. Мартснаас. Лао Шу өөрөө Хятад улсын анхдагч ардын уран зохиолч гэж байна. За. Хятад улс байгуулагдаад 1949 оны дараа хамгийн анх Лао Шуд ардын уран зохиолч гэж цолоолгож ирсэн байна. За. Тийм нэг намтар дээр нэмж ярих зүйл байна. За ингээд бид нар тэгээ энийг яагаад бид нар ингэж яриад байна гэхээр өнөөдөр бидний ярих нь хавирган сар гэдэг тууж бол тоогоор тэмдэглээ явсан 43 хэсэгтэй. Тэгэхээр энийг ингээд бүтэн унших юм бол лавтая нэг 2 цаг орчмын хугацаа зарцуулна. Тэгэхээр энэ зохиолыг бүтэн ярих боломж байхгүй. Зохиолоосоо хэсгэлж ярьчаад маш богинохон хэсгэлж ярьчаад энэ зохиолыг та хаанаас уншиж болох вэ гэдгийг зааж өгье гэж бодож байгаа. Хавирган сар гэдэг энэ зохиол бол энэ 70 жил 70 өгүүлэг гэдэг 2019 онд гарсан нэг юм цэнхэр ном. Одоо Викторийн ерөнхийд нь бариад байгаа ном чи энэ л дээ. Энэ дотор байгаа энэ өгүүлэг тийм ээ. За тэгээд хоёрт гэвэл энэ зохиолч Бямбагийн саран туяагийн YouTube хуудсан дээр хавирган сар туужийг бүрэн гэхээр нь 60 биш баха. Тийм болов. 60 минут гарангийн бичлэг байна лээ. Би бас тэрийг сонссон. Тэгэхээр энэ арайч бүрийн ихээр биш байх ч бодож байна. Яг тэр энэ 60 минутанд багтахааргүй юм том зохиол. За тэгээ одоо их удаан, маш удаан нуршиж ярьлаа. Тэгээ одоо зохиолынхоо хэсгээс нэг 2 нүур уншиж өгөөд тэгээ зохиолынхоо тухай товчхоо ярив, тийм ээ. Тий. За хавирган сараа. Хавирган сарыг анх тогтож харахад хүйт даасансан. Цайвар шаргал туяа цацруулах шинэ сарыг инлэн шаналх ахуйда нулимстай нүдээр би анх ширтсэн юм. Тэгэхэд би дөнгөж долоотой хүүнтэй хүрм ээжийн нэгсэн жижигхэн цэнхэр цэцэгтэй малгайтай явснаа одоо ч мартадаггүй. Хаалга нь олон хавирган сарыг ширтэж байлаа. Тамхины утаа тангийн хорс өнөр ээжийн нулимс аавын өвчин шингэсэн бидний бяцхан оромж өөд харан үүдэн зогсоход хинч намайг дуудсангүй хоолож ундалсан чигүй. Аавын өвчин сэтэрсэн гэд дуудаж илээ. Тэр мөчид өсөж ундаасан даарч хөрөөд өр өвдөхөм гашуун ганцаарлыг л мэдэрч байсан юмдаг. Сар тэнгэрээр альсаар далд ороход ганцаар үлдсэндээ нулимс туслуулавч ээжийн цурхирх дуу шөнийн аниргүй зүсэн цуурайтна. Аав амьсгал хурааж сав цагаан даваагаар нүрийг нь бүтээжээ. Тэр давааг хуу татаж аваад аавыгаа ахин хармаар санагдавч яагаад ч юм бэ зүрхсэнгүй. Умгархан оромж минь жигтэйхэн давчууд бол надад суух газар ч олдсонгүй. Ээж цагаан тэрлэг өмсөж хөвгөнтэй хөрмөн дээгүүр нь ханцууг нь захалж оёогүй цагаан цамц өмсгөө. Захлаагүй ханцуунаас унтсан утсыг тасалж байснаа л би сандаг гэж. 2 3 ээж бид хоёр гашуудлын увцаа тайлаагүй байхад мөнөг хавирган сарыг ахин нэг олж харсан юм. Өвөр суйлсан сархтай өвлийн гойд чихүн тэр өдөр ээж намайг дагуулсаар аавын газар дээр очихдоо боодол пойз барьж явлаа. За гэт өдөр богиносжээ. Баруунаас өндөрлөг шаргал уулын бэлд аавыг нутгтуулж үлээ. Ээж аавын шарил дээр тэрийн унаад мэгшин уйлахад би туулайн бөөрөөр тоглож суусансан. Ээжийг уйлахад аавыгаа сансан ч нулимс гарсангүй. Гэхдээ ээжигээ өрөвдсөндөө мэлмрүүллээ. Ээжээ битгий уйлаачтай гэсээр гараас нь татхад намайг чанга гिचэн тврээр цорхирч байв.
Төлөвгүй нар жаргаж харанхуй болоход ээж айсан янзтай нулимсан залгаад намайг хөтөлсөр гэрээ өдөө алхлаа. Хэдэн хормын дараа аавын булш руу эргэж харахад биш гисэн дагаад эргэж харав. Гэсэн ч үрчлээ туулын ингэр билээр игнэн яраасан олон булшны дундаас аавынх ялгагдахааргүй болж бүтгэрсэн юм а гэж. За ингээд 5 дээр нь болохоор ингэж байна. Тэр үед ээж минь өдөржин хүний хувцас суугадаг байв. Би тусалмаар авч яахаа мэдэхгүй дэмээс сэрүүн хүлээж суудаг байлаа. Хавирган сар харанхуйг үл мэдэхэн гүйгүүлвч ээж бусдын хэр даг болсон оймос гутыг цэвэрлсээр суун. Чингэд хоолооч идэлгүй хөвтөөд өгнө. Дэрэгдэн суугаад тэнгэр өөж ширтэд хаа нэг сарсан магуухай нисээд өнгөрнө. Ээжигээ өрөвдөх тусам энэ хавирган сар сэтгэл татхыг ялтаа гэж. Тэгээд Лаошогийн намтар дотор нэг юм юу гэхээр өөрийнх нь ээж яг бодит амьдрал дээр Лаошогийн өөрийнх нь ээж хүмүүсийн одоо нэг хувц суугаач маш бага хэмжээний ингээд орлого олдог. Өөрийг нь тэжээхин тулд тийм байж. Тэгээд тэр 1900 ихэд оны 1906 7 оны үеийн хятад орн гэдэг бол одоо хүмүүс маш ядуу хэцүү ийм амьдарч ирсэн байна. Тэгээд яг хөө энэ зохиол дээр бол ээжийнхээ дүрээс их аваагүй. Гэхдээ ээжийнхээ нөгөө аав нь дайнд өргөтцсөн. Тэгээд ээж нь нөгөө хүний хэртэй оймос гутал угааж өөрийг нь тэжээдэг байсан тэр амьдралын үннээс энэ дүрийнхээ эхийг бас бүтээсэн байгаа юм. Ер нь бол. За ингээд энэ зохиолын тухай ингээ унших юм бол зөндөө олон юу болно. Урт болно. За тэгээ зохиолынхаа тухай ерөнхийд нь ярих гэж бодож байна. За ингээд ийм хэцүү хүнд амьдралыг туулж байгаа. Тэгээ энэ зохиол эхлэх болгонд охины амьдрал хамгийн хүнд хэцүү үед юу харагддаг гэхээр хавирган сар харагддаг. Тэ? Хавирган сар харагддаг. Энэ зохиолын 43 хэсэг дотор хавирган сар гэдэг үг заавал нэг гарна. Өнөөдөр хавирган сар харагдсангүй. Өнөөдөр хавирган саргүй харанхуй өдөр байлаа. Намайг ингээд баривчлагдаад ингээд үннээ алдаа сууж яхад хавирган сар тэр цонхоор цонхыгоо тэр харагдчихсэн гэж. Тэгээ би энийг юу гэж харсан бэ гэхээр хавирган сар гэдэг бол харахад цонхор эцэнхий тэ одоо царай цэсмуутай ядарсан ийм дүр харагдаж байгаа. Энэ охины газар дээрх амьдарч байгаа энэ охины дүр бол тэр тэнгэрт байгаа хавирган сар байхгүй ер нь бол. Яагаад тэгэхээр энэ зохиолыг бүтэн уншихаар энэ охины амьдралын хамгийн хэцүү хүнд мөч болгонд л хавирган сар цонхыгоо тэр юунд гарчихсан байдаг тий. За тэгээ энэ зохиол ерөнхийдөө яаж өрнөдөг юм бэ гэдэг. За ерөнхийдөө яаж өрнөдөг юм бэ гэхээр эхлээд ингээ аавынхны газар дээр очиход ээж нь бол өстой маш их инлэн шаналж, гашуудаж, уйлж ингээд байгаа юм. Тэгээ дараад нь хүний хувцас угаагаад маш их ядардаг. Ээжээс нь тэгээ одоо нэг хүний хэр хөлс тийм ээ хэр даг ингээ үнэртдэг маш хэцүү. Их охин тэрнийх гутардаг байсан. Тэгээ байж итэл 2-3 жилийн дараа ээжийнх нь нөгөө сэтгэлийн шарах харьцангуй бас идгээд. Тэгээд нэг өдөр ээж нь дахиад хүнтэй суучих. Ээж нь хүнтэй суухад улаан одоо цоохор даавн шинэ хувцсамсууд улаан ирээн жуудсанд ингээ суугаад хүнээр дамнуулаад ингээ нэр хүндтэйгээр хүнтэй суугаад хатамд гарч байгаа юм. Тэгээд тэнд очисон хойно манай хойд эцэг бол тийм муу хүн байгаагүй. Миний өөрийн гэсэн өрөөтэй ийм байсан гэж. Тэгээ яасан юм мэдгүй. Дараад нь дахиад 4-5 жил болоод охин нэг 13-4 хүрж их үед хойд эцэг нь хаашаа ч юм яваад эргэж ирэхгүй яваад гэж алга болчихж байгаа. Тэгээ тэр үлдээсэн байшинд нь ээж нь охинтойгоо үлдчих. Тэгсэн чи хойд эцэг яваад өгсөн хойно ээж гашуутсангүй гэж. Тэгэхээр тэр чинь цаг хугацааны энэ явцад хүний сэтгэл гэдэг бол ингээд эдгэрж идэг. Дээр нь тэгээ одоо хатуурж идэг гэдэм байна гэж тий. Анх аавыг алдсны дараа бол тэгж эмгэнж, гашуудаж, уйлж, хоолнойргүй ингээд зовж исэн бол хоёр дахь нөхрөө хаяад амьд байгаа шүү дээ. Хоёр дахь нөхөр нь орхиод явцсны дараа бол ерөөсөө гашуудаж инэлж шаналсангүй. Тэгээ мөдхөн тэдний гэрээр янз янзын ирчүүд ирдэг боллоо гэж. Тэр нь юу гэхээр охиноо тэжээхийн тулд ээж нь бие үнэлж эхэлж байгаа. Ер нь бол. Тэгээд тэр тоолонд нь охин ээжийг маш ихээр үзэн ядаж. Маш ихээр ээжийг одоо ээжийг хорсож байгаа тийм хорсож байгаа. Тэгээд охин бол нэг л юм андаалж штэ. Юу гэхээр би хизээш ээжийнхээ замаар явахгүй. Би хизээш бие үнэлэхгүй. Хизээш би өөрийнхөө ариун нандин зүйл хизээш өөрийнхөө үнцнийг алдахгүй л гэж. Гэтэл амьдрал дээр юу болсон бэ? Гэтэл амьдрал дээр тэр охины
алхам тутамд нь саадарч ирж байгаа. Үнэхээр алхам тутамд нь саадарч ирж байгаа. Тэгээ энийг юу гэж бодсон гэхээр 1935 онд бичсэн зохиол байна. Гэхдээ энэ зохиолыг бол Лавшо бол 1910-ад оны үйл явдлыг өрнүүлсэн байна. Тийм ээ. Энэ бол яг тэгэхээр дундад улс байгуулагдчихад үе залгаж байгаа. 1915 он хавцаа байх гэдэг байгаа байхгүй юу? Одоо чинь нэг ер нь Манжийн төр унаад тэгээд дундад улс иргэн улс байгуулагдж байгаа үеийн амьдралыг бичиж байгаа. Тэгэхээр өөрөө яг тэр үед амьдарч исэн хүн учраас энэ амьдралын дүр төрх, тэр үеийн бэжин, тэр үеийн хүмүүс те ямар байсан? Хөрөнгөгүй хүн, боловсралгүй хүн, яахарахгүй хүний эрхэнд байх. Тэр хувь тавиланг яахарахгүй бичжээ. Хоёрт гэвэл нийгмийн ялгаа юу гэхээр эр хүн эм хүний нийгэм дэслэх байр суурь, хөлөө олох, амьдрах чадвар тэр талыг бол маш сайн бичсэн байна. Энэ охиныг ерөөсөө яагаад ч юу гэхээр бурууд харахгүй байгаа байхгүй юу? Энэ охин чи яг ингэж зохиолын төгсгөлд бол эцсийцэд ээжийнхээ замаар хизээч явахгүй гэж исэн боловч хүссэн үсээг үлбэрч өгөхгүй тулд тийм ээ одоо бүр үлбэрч өгөхгүй тулд бие үлж эхэлж байгаа. Тэгээ бие үнлээд сүүлдээ ирсэн өөрөөр нэж үйлчлүүлсэн хүмүүсийн мөнгийг ээж нь мөнгөнд хураадаг. Ээж нь мөнгөнд хураахтаа бүр нэг тийм долонгорчсон, дол зогсон гэж монголчууд ярьдаг. Тийм авгаа болсон байгаа. Нөгөө анх нөхрөө алдаад уйлж исэн тэр эмэгтэйгээс юу ч үлдээгүй. Мөнгөний төлөө ерөөсөг нүдэн сэргээд мөнгөний төлөө нөгөө мөнгө цагаан нүд улаан гэдэг болцсон тий. Хүн охинтой ингээд тохиролцоод тохирсон мөнгнөөсөө хитгэн одоо ингээд моо ч юм уу дутуу өгөхөд тэрний төлөө ингээд охиных нь биеийг үнсэн, үнэлж авсан эртээ хэрүүл хийдэг. Мөнгө гүйцээж өгөө энэ төр гэх тийм ээ. Ийм байдаг тийм ээ. Тэгээ эндээс ингээд харахад бол энэ ихийнч буруу биш, энэ охинч буруу биш. Тэр нийгэм өөрөө, тэр тогтолцоо өөрөө ямар ч ариун нандин сайхан сэтгэлтэй хүн сайхан сэтгэлээрээ чин журмаараа ариун нандин байгаад одоо өөрийн гэсэн үнд зүйлтэй байгаад шударгаар амьдрах ямар ч боломжгүй тийм харанхуй цаг үеийн тухай бичсэн байгаа юм. Тэгээ яг би нөгөө түрүү зохиол эхлэхэд ярьсан шүү дээ. Подкаст эхлэхэд олон зохиол уншсан би ер нь бол ер нь энэ подкастыг бэлтгэхийн тулд нэлээд олон зохиол уншсан. Тэгвэл Лавшо шиг ийм сод төрөвчийг бол бас цөөхөн уншсан. За муу яны зохиол бол гайхалтай. Эцгийн хөрөг тэгэл морины яриа, мэлхийгээ зохиолууд нь байна. Хиний Лушаны галзуу үний өдрийн тэмдэглэл энэ төрлийн зохиолууд нь гайхалтай үнийг хэлгээд. Гэхдээ Лавшо бол үнэхээр бас сод төрөвч юм байна лээ. За тэгээд зохиолын төгсгөл айгүй эмгэнэлтэй. Тэр үед аливаа нийгэм дандаа шудраг бос юм дийлж идэг. Тэ? Тэр үед нөгөө зугаа цэнгэл хөөцөлдсөн, бие үнэлж, хууль зөрчсөн хүүхнүүдийг бүгдийг нь одоо нөгөө засан хүмүүжүүлчих. Засан хүмүүжүүлэх авч газар авчираад тэнд юу хэлдэг вэ гэхээр манай эндээс засраад хүмүүжэд гарсан хоёр ч эмэгтэй нөхөртэй болсон шүү. Та нарт бас сайхан амьдрах боломж байна гэж хэлж ийсэн гэж. Тийм ээ? Тэгээд эндээс бид нарт юу гэдэг вэ гэхээр ийм сургаал та нар одоо гараад одоо сайн нөхөртэй болох. Нөхөртэй бол сайн муу хамаагүй. Нөхөртэй болсон тийм хоёр ч эмэгтэй бий. Тэгэхээр та нарт амьдрах бас боломж байна. Хоёрт гэвэл энэ хүнийг одоо ажил төрөлд авахт нь туслана уу гэсэн юм дагалдах. Энэ хүн бол ийм буруу замаар явж исэн боловч хүмүүжэд гарсан учраас ажил төрөлд авах туслаач гэдэг нэг тийм юу л гэж байгаа юм. Дагалдах бичиг. Ийм хоёр юм өгөх. Тэгээд надад эндээс гараад тийм хоёрхан одоо нөгөө урмаар, тийм хоёрхан юмар тэтгэгдээд амьдралыг туулах болцоо байгаагүй. Тэ? Тэгээд нэг өдөр нөгөө төвөөс ирж шалгаж байгаа хүний нүүрлөө нулимчж байгаа шүү дээ. Тэгсэн. Тэгээд энэ этгээд бол хизээт засаршгүйгээр одоо ингээд нөгөө яс суртахууны ялзралд орсон байна гэдэг. Шорон руу явдаг ч. Шорон гэдэг газар бол хүний сүнс сүлд, сүр хилд, сүр сүлд хэмэр бүх сайн сайхан юмыг игнэгт үгүй хийдэг газар юм байна гэж. Тэгээ тэр охин гэж штэ. Гэхдээ надад гарсан ч адилхан. Шоронгийн өмхийн хандсан дээр өгсөн ч адилхан. Яагаад тэгэхээр надад амьдрал байхгүй. Яг тэгээд яг тэр мөчид шоронгийн гэгэвчээр нөгөө хавирхан сар ингээд цонхий итл ингээд тэнгэрт гарцсан байл. Ээжигээ л их санаж юм да гэж. Тэгээд төгссөн. Маш юм хэлтэй зохиол. За нэг иймэрхүү зохиол байна. Тэгээ энэ зохиолыг бол олон зохиол байдаг юм билээ. Олон хүнтэй ингээд бас дүүцүүлсэн байна. Ер нь бол тий. Яг бид нар бас түрүү нэг юу ярьсангүй. Лавшо чи өөрөө их сонирхолтой амьдралтай хүн байсан байлээ шүү дээ бас тий. Одоо ингээд нууц амрагтай. Нууц амраг дээрээ очиод
гэрээсээ гарч яваад 4 5 жил алга болцсон тий. Тий. Тэгээд нууц хамраг дээр очиод амьдарч ирсэн энэ төр. Тэгээд одоо яг нөгөө нас барахт нь эхнэр нь нөхрөө заалдж байгаа юм. Энэ бол Өхөлд ийм хөрсөн нэг шалтгаан бас эхнэр нь заалдсан. Тэр бол амьдрал дээр бодит явдал. Бодит Зохиол биш. Бодит явдал. Яагаад гэхээр нөгөө эхнэрийн орхиод нууц хамраг дээр очиж амьдарч идэг. Эхнэр нь араас нь явсараад 2 3 жил алгуулчихгаар нь очисон чи аль дээр өөр хүүхэнтэй амьдарч ирсэн тий. Тэгээд нөхрөө буцааж авчираад ингээд эвлэрээд амьдарч итэл дахиад нөгөө яваад өгчдөг. Тэгээд тэр эхнэрийнх нь гомдол өсөрхөл яг энэ соёлын хувьсгалын айхтар нөгөө ёс суртахууны номлол ярьж исэн үетэй бас давхцаад. Тэр үед эхнэр нь энэ хүн бол ер нь эхнэрээ ингэж хуурдаг. Ёс суртахууны хувьд бол ийм ялзарсан хүн, хөрөнгөт нийгмийн одоо ийм үзэлтэй гэдэг ингээд. Энэ нь бол магадгүй бас тэр соёлын хувьсгалд өртөх болсных нь нэг шалтгаан баг л та. Тэгээд бас нэг нөгөө улаан хамгаалагч нарын дотроос нэг нь ингэж орлож байгаа юм гинэ. Нөгөө Тэмэн шан зохиолынхоо эрхийг Америкчуудад зарсан. Гэт нэг нь орлохгүй юу. Тэс нь хөрөнгөт нийгэмтэй холбоотой гэж бас зодсон гэд. Тийм нэг юм. Тэгээд өөрөө Англид амьдарч исэн, Америкт амьдарч исэн. Тэгээд зохиолынх нь эрх одоо Америкт байгаад Америкт хэвлэх бололцоотой байсан. Тэгэхээр энэ хүний амьдрал бол хээдрит амьдрал юм байл л дээ. Гэхдээ ер нь энэ насандаа бол хангалттай их зүйл бүтээж туурвж үлдээсэн. Ийм гайхамшигтай нэгэн зохиолчийг танилцуулаад яриад байвал яриад явах юм. Зохиолынхын тухай ярих, энэ хүний тухай яриад байвал маш урт түүх болох юм байна. За ингээд энэ удаагийн дугаар бол их сонирхолтой дугаар боллоо гэж бодож чинь та бүхэн үзээд тэгээ энэ хавирган сар гэдэг Лавр шогийн хавирган сар гэдэг зохиолыг заавал олж уншаарай. Ер нь ялангуяа уран зохиол бичдэг, сонирхдаг, уншдаг хүн бол энэ хавирган сар гэдэг зохиолыг бол заавал унших хэрэгтэй. Дээрээс нь англи, орос, гадаад хэл дээр бас олон гарсан байна шүү дээ. Гадаад хэлээр ч гэсэн уншиж болно. За ингээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Тэгэхээр дараагийн дугаар хүртэл түр баяр таа. За дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяр таа.